нэг таалах. Ямар хүн бэ? Биш. Анаксимин. Биш. Биш. Арстот. Үгүй. Биш. Аа, Платон. Платон гэж хий. Платон. За. Шайлаа багш өгч үү? За, өстө яаж өсөлж авах вэ? Баярлалаа гэж яах вэ? Баярлалаа гэж. За. За. Тэгээд миний одоо ярих юм бол Пэсийн шив загварчлагч Анаксиминдр юм аа. Тэгээд Анаксиминдр Филистийн тооллын өмнөх 610-аас 540 оны үед амьдарч ирсэн хүн. Тэрээр болохоор Аферник одоо бүхний үндэс гэж үзсэн. Тэгээд тэрээр Аферник ямар ч тодорхой байдалтай адилхан бөгөөд Аферник хязгааргүй байт юм аа. Аферны ачаар зарим юм үсэж, зарим юм бүхэж байдаг бөгөөд Стриптис өөр асуудалтай байдаг. Хүйтний болон дулааны муухай ба сайхан одоо үнэн ба худал хэмжлэн эсрэг зэсгүүдийн одоо ялгаа гарч ирсэн. Одоо энийг нь хатаач судлаачид анхны диалект үзэл юм а гэж утсан байдаг. За мэдсэн маш сонирхолтой баярлалаа. За дараагийнх. За гараа өргөд хамгийн түрүүнд гараа өргөсөн байна. Бусдад боломж олно. Одоо дараагийнх нь та нар хэлэхгүй шүү. Энд танаа юу нэ шагналаа аваад байна. За бүгдэндээ сайн байцгаана уу? 5 дахь багийн гишүүн 5 сарынгийн боловч зөв. Миний яригч төж бол Сократын тухай ярина. Сократ нь болохоор манай эртний 470-аас 399 оны үед амьдарч байсан. Сократын гол үндэслэгээ бол ерөнхийдөө хүний амьдралын утга учир, зорилго болон хүний зан авир, ёс суртахууны тухайг ерөнхийдөө гол үндэслэгээ болгож өгч дэвшүүлсэн үндэслэгч юм аа. За маш их баярлалаа. За дараагийнх нь баярлалаа. За дараагийнх нь. За дараагийн баг бэлтгэлтэй шүү. Танаа баг тий. Биш аль танаа гэж. За бэлтгэлтэй агаараа. За. За одоо манай баг ерөнхийдөө Платоны үеийн сэтгэгчдийн ерөнхийдөө үзэл баримтлал тэр зүйлийг ерөнхийдөө жамж үзүүлсэн маягаар үзүүлэх байна. Тэрийн уус хавцж байгаа гэсэн адил байнгүй зөвхөн бидний зүйл тус зүйлтэй үлдсэн гэж ярьж байгаа үстэй бүгдээрээ. Тийм харин тэр чинь тийм бохгүй. Тэгээд энэ халтаа одоо юу яриад байгаа юм болоо? Бид нэр одоо юу ч тэрийг ойлгохгүй бах юм. Энэ бол мохоглоо зөвхөн бидээ зүйлдээ үүсгэх гэсэн байх. Зөвхөн бидээ зүйлдээ үзэл одоо нөлөө үзүүлнэ гэдэг бол энэ бол мохоглол үлээд энэ бол зөвхөн туйлшрал юм. Харин биегүй зүйл нь бас мөн бидээ зүйлүүдэд өөрчилж болох юм. Энийг та нар хүлээн зөвшөөрөх ёстой. Амьтаа ба амьгүй зүйлс одоо бусад бидээ зүйлстэй өөрчилдөг. Энэ бол зөвхөн олцоор ганц үнэ юм. Харин чи энэ одоо өөрийн чинь зүгж олж байгаа чи энийг одоо батлан харуул. Энийг бол батлахад бол маш амархан зүгээр. Яагаад та бүхний зохиодог тэр ард түмэнд илэрхийлдэг тэр одоо үлгэр домогд чинь энэ бүхний хариулт бүгд байж байгаа шүү дээ. Эцэг бодлоо юу илэрхийлэх гэсэн. Юу гэхээр та нар биегүй зүйл гэж байдгүй гэж хэлсэн. Харин гэхдээ та нарын зохиож байгаа та нарын ард түмэнд хүргэж байгаа зүйлтэй чинь сүнс бурхан том диважин гэх зүйлүүд гардаг. Харин чинь биегүй зүйл биш гэж юу? Энэс аваад үзэхэд зөвхөн бидээ зүйлтэй өөрчлөхгүй харин биегүй зүйл ч гэсэн бидээ зүйлтэй өөрчлөлтийг гэдгийг харагдаж байгаа юм. Мөн мэдхийг хүсэж байгаа хүн болгон үнэтэй төгтөг. Бидэнд анхаарлаа хэлсэн баярлалаа. За дараагийн ба. За бидний өвлөдөөс өсвөр үеийнхнийг удамшигтай ирж байгаа. Тэгээд Монголын жишээ 5 үе тугаалаа. Нэгдсэн болохоор монголчуудын эртний
Монголчуудын эртний ертөнцийн үзэг үсэг энэ болохоор 8-р зуунд байсан. 2-р нь болохоор Монголын эзэнт гүрний философи энэ болохоор 15-р зуунаас 18-р зуунд байсан. 3-р нь болохоор Монголын бүгдийн философи энэ болохоор 17-р зуунаас 19-р зуунд байсан. Хувьсгалт ардчсан үзэг энэ нь болохоор 1921 оноос 90 он хүртэл байсан. 5 дахь үе нь болохоор ардчсан үйлчлэгчдийн үе нь болохоор 1990 оноос өнөө хүртэл олон урлагч үзтер ингээд үргэлжлэж байгаа. Хиттийн философи байгаа. Энэ хиттийн философи нь болохоор хиттийн олон үеийн сэтгэлгээ түүхэн уламжлалтай бөгөөд түүний хөгжлийн үндсэн үйлчлэлтэй хамаарч үздэг. Хиттийн философи тогтвол тодорхой үеэс манай эртний өмнөх 4-р зуун. Хиттийн философи үе манай эртний өмнөх 600-аас 200 дундад үед шинэ үеийн хиттийн философи гэж ангилсан байдаг. Тэгээд жишээ нь тогтвол үе буюу хиттийн философи нь болохоор сэтгэлгээний хамгийн үеийн бүтээлэл шүүцийн хувирлын ном гэдэг бүтээл болсон байна. Энэ нь болохоор Тэнгэрийн шүтэр байгаль ертөнцийн бүтэц хөгжлийн тухай сургаалын үндсэндээ номлосон байна. Энэ нь болохоор хүний хувь заяаны амьдрал түр нийгмийн үндсэн түр нийгмийн асуудлыг хүндсэн байдаг. За баярлалаа дараагийн. За Израиль ба Арабын Тэгэхээр миний одоо сэдв болохоор Дон уялдаа буюу Израиль Арабын философи байна. Тэгэхээр Араб Израиль философи гэдэг нь болохоор одоо үүссэн онцгийн хувьд 4-5 дугаар зууны хувьд үүссэн гэж үздэг. Нэгдсэн онд улсын хэмжээнд хөгжилтэй босч гисэн тогтсон соёл иргэншилтэй шашин шүтлэг нийгмийн хамар хүрээнд байсан байна. Шашны философийн хувьд авар тэнгэрийн тус амтны нийтлэл бөгөөд тэнгэр газар үр тариа салхи шуурны эзэн тэнгэрүүдийг шүтдэг байжээ. Он тооллыг хэмжих нэгж одоо бүгдээ ярьдаг Горкийн календараар явдаг тийм ээ. Тэгэхээр Горкийн календараас өмнө мусульманчууд анх Арабын тооны ухааныг ашиглан зохиож байсан бөгөөд энэхүү анхны календарыг 6 өдрөөр зарлагдаж 5 хэсэг хуваагддаг байсан байна. Тэгэхээр нэг сарыг ингэж хуваагдах байх нь тийм ээ. Одоо 6 өдрөөр хэсэглээд 5 өдрөөр ингэж хуваагдах байх нь. Нийтдээ 30 өдөр буюу Арма гэсэн одоо нэрлэгдэн 30 өдөр болохоор 5 сар тийм үү? Одоо бидний хувьд нэг сар гэсэн үг. Тэгээд нэг сар гэж үздэг байсан байна тэгэхээр. Израиль ба Арабын соёл гэж байгаа. Арабын зөвлөх газар нутгаар гэсэн нь ер нь ус багтай тий. Маш тийм ахуй одоо соёл шаардлагаар одоо тийм одоо түргэн сэтгэхтэй хүний одоо байгаль дээр очиж чадрыг улам одоо хэвлүүлэх тийм байдалтай одоо болох юм байна. Тэгэхээр зөвлөх газар нутагт амьдрал маш хэцүү байсны улмаас ахуй соёл түүний дагуу хувьсан өөрчлөгдөж байжээ гэж. Израилийн хувьд ухамсар одоо Израилийн философи гэж ярьж байгаа үгээрээ тийм. Тэгэхээр Израилийн хувьд ухамсар төлөвшөлтийг ариун сүнс гэж одоо нэрлэдэг. Тэр нь болохоор бие мах бодийг үүсгэсэн байдаг. Ийм учиртай байна шүү. За баярлалаа. Баярлалаа. За сайн байна. Бүгд өнөөдрийн дэвргээ намайг ахын батлан жамсран дэрж байдаг. Тэгээд би Европын философи гэдэг энэгээр болохоор Герман болон Оросын соён гэгэрүүлэлтийн философиг ярихаар болсон юм шиг цаг байгаад зөвхөн Германыхыг ярих бодлоо та. Тэгээд Германы соён гэгэрүүлэлтийн хөдөлгөөн болохоор нэг 18-р зууны сүүлийн хагас ингээд үүсч эхэлсэн байна л да. Тэгэхээр энэ хөдөлгөөний гол утга санаа нь тэгэхээр хүн төрлөختний ёс суртахууны шин дэвшлийг зохицон бий болгох чиглэлсэн юм. Тэгээд энэ дээр болохоор гол төлөөлөгч нь болох лизинг гэдэг энэ сэтгэгчийн үзлээр болохоор одоо хүмүүс одоо хүн төлөвлөлтийн шашны албадлагын аливаа хэлбэрийг даван туулж одоо шинэ одоо амьдралыг бий болгох ёстой маа гэсэн үйл санааг илэрхийлж ирсэн байна. Үүгээрээ болохоор юу хэлэх гээд байгаа юм гэхээр тухайн тэр шашны одоо нэгэн хэвийн тэр яс заншил зам үйл гэдэг юмд баригдахгүйгээр өөрөөсөө шинэ одоо зүйлийг боловсруулж тэрүүгээр амьд цааяа гэсэн нэг одоо үргэлж юм тиймэрхүү маягаар нэг хэлж ирсэн байна. Тэгээд мөн энэ хүн тэр шашин гэдэг зүйлийг Библийн нэг энэ судрын агуулгатай тайлбарласан байт юм байна л да. Үүгээр болохоор хүний амьдралыг 3 багаад багнаас дунднаас идэвхтэй гэж 3 багаад тэгээд энэ багнаас нь Библийн хуучин гэрээ
дунд нас нь шинэ гэрээ харин эдгээр нас нь болохоор юу ариун судартай. Энэ зөвхөн энэ судрын хүрээнд хүний амьдрал явагддаг. Энэ дотор хүмүүс сэтгэдэг юм байна. Харин үүнээсээ давж гарч чадвал одоо ухамсарын дэвшил буюу шинэ эрен үе их юм аа гэсэн үзэл санааг илэрхийлсэн байдаг юм байна. Тэгэхээр энэ Германы энэ соён гэгэрүүлтийн өөр нэгэн сэтгэгч болох Гердер гэдэг нэг сэтгэгч бас нэг үзэл санааг илэрхийлсэн байгаа. Энэ болохоор энэ Лисингээс арай өөр. Одоо хүний дээр ёс суртахууны дэвшил бол урлаг, хэл, мэдлэг гурван үндсэн дээр бий болд юм аа. Энэ гурыг л одоо юу насан туршдаа шилжилж одоо өөрчилж чадваас тэр дэвшил гэдэг зүйл нь ирнэ гэж үзсэн байдаг. Тэгэд энэ оюун энэ ухаан гэдэг байгаа зүйлээ болохоор энэ соёл гэгэрэл хоёрын үндэс гэж бас нэг хэлж ирсэн юм. Тэгээд энэ хүн яг энэ соён гэгэрүүлэлт энэ философи дотор энэ хүмүүлийн философи гэдэг зүйлийг цугс дурдаад өнгөрсөн байна. Энэ философи болохоор соён гэгэрэлтийн философийн мөчр гэж ойлгож болно л та. Тэгээд түүгээр болохоор хүмүүс соён гэгэрэх тусам хүмүүнлэг тал руугаа илүү чиглэдэг юм байна. Илүү хүмүүнлэг зүйлийг хийхийг хүсдэг юм байна. Гэвч бодит амьдрал дээр тэр зүйлийг хийх маш бага боломжтой юм аа гэсэн үзэл санааг илэрхийлээд байгаа. Тэгээд энэ соён гэгэрүүлэх гэдэг зүйл болохоор яг зарим нь ойлгох байж болно л та тийм философиудгүй. Энэ болохоор юу тухайн тэр нийгмийн нэгэн хэвийн амьдрал тийм эдийн цаг улс төр гэдэг нэгэн хэвийн үзэл сурталаар амьдрах биш. Өөр зүйлсийг орхиод одоо шинжлэх ухааны ухамсарлуу дэмжих бол энэ гэгэрлийн философи юм аа гэж хэлсэн байх юм байна. За тэгээд анхаарал тавьж байна да. Ямар шивэртэй хүүхдүүд орчсон өөрхөн би хамгийн гол нь ингээд бүх хүүхдүүдийг юугаар санаачилж уриалаад байгаа юм бэ гэхээр бүтээлч үйл ажиллагаанд уриалсан. Тэрнээс одоо та нар надаас нэг тодорхой хэмжээний copy fast гэдэг нэтээс урлагийн ч, шашны ч, өрний ч, дорны ч, хятадын ч, эмтгэгч бай. Философийн тухай бид алт хийж болно. Гэхдээ ямар нэгэн бүтээлч ой тань тэр мэдлэгийн бүх төрлийг өөртөө аваасаа. За эцэс бодвол харж байгаа бисаа энийг харж байгаа энэ хэрвээ уртсгагч байгаад гэрэл залгуур байсан бол энэ гэрлээр дамжаал энэ гоо төшийн тайжаас ахуулаад тэр 1728-аас 1799 он хүрээд сүүлд нь 1935-аас 2003 он болтол тайван сайхан Мөнхбаатарын хинийч нэр байгаа юм дээ. Гэр хүртэл байгаа юм шиг үү. Энэний бид алт хийж байгаа хүн хин бэлээ хаана тайсны ард байгаа юм. Энэ яг гэрэл асах хэвээр юм. Гэрэл бол асах хэвээр юм тий. Уртсгагч гэхгүй тэгвэл багш нь айдрын шүү дээ. Тэр залгуур нөхгүй юм. Зүгээр барьж байгаа гэрлийн нэг асаа үзүүлчих. Асч чинь. Өнөөдөр харлаа. Энэ үнэхээр бүтээлч үйл ажиллагаа гэж юу вэ гэдгийг илжээс харуулах гэж багш нь зорьсон. Үнэхээр гайхалтай байлаа. Харж байна. За багш нь энэ тайлбарлаа. Энэ хараа яг слайдын гэрэл шиг ингээд бүр зориуд ингээд хэрэг болгож энэ гэрлүүд хийсэн мэ. Тэгээд 1728-аас 1799, 1758-аас 1820, за 1858-аас 1908 он, 1781 оноос 1842 он, 1882-аас 1953 он, 1950, 35-аас 2003 он гэдэг ингээд за могоон зураглалаар ингэж нисэж байгаа шоу маягаар хийсэн юм шиг байна. Бадвал энийг өөрөө нэг үйлбэр тайлбарлах. Ер нь манай ургийн баяр хийдэг учраас ингэж их амархан гэж хэлэх нь хаашаа. Гэхдээ бол ургийн баяр хийх нь их 100 юм аа. Одоо хойж үе ингэж яг зүгээр цаасан дээр бичиж хүртэл ингэ хэрэгтэй юм аа гэдгийг би ургийн бичгээр ингэ харуулах гэсэн юм аа. Багшаа юу хэлүүлэх гэснээ ойлгосон уу? Ойлгосон. Яаж ойлгох вэ? Удам угсаага болон өөрийнхөө одоо тий цусан төрлийг сэр сайн мэдэх бай тий. Ирээдүйд хинтээ суух вэ гэдэг учраа утгаа энэгээр авах гэдэг байна. Юу ч сонирхолтой вэ гэхээр 20 зэрийн зүйл гэж Монгол бас байдаг шүү дээ. Одоо нэг хөлөө савлж болохгүй, орой дуулчихгүй, шүглж болохгүй гэд яг тэр шиг Солонгосоос 20 зэрийн зүйл гэж байдаг. Үүндээс маш онцлон дурдах юм бол адилхан өнгөтэй хүмүүс хоорондоо гэрэлж болохгүй. Жишээ нь одоо Солонгос нөгөө хамгийн их байдаг Ким өнгөтэй, Пак өнгөтэй гэдэг шүү дээ. Тэр өнгөтэй хүмүүс хамт гэрэлж болохгүй. Мөн дөнгөж төрсэн өнгөтийг хүнд гэх юм бол одоо маш жижигхэн бурангаа болчдөг. Тэгээд монголчууд бас нөгөө нэг хүүхдийг ямар хөөрхий ингэж болохгүй, ямар муухай эсрэгээр мэддэг штеп. Яг тэрүүнтэй адилхан солонгосчууд хүүхдийг магтах юм бол бүх юм нь арай эсрэгээр одоо муу болж хуурдгаа гэж үздэг. Мөн эрэгтэй хүний хөл нуруунд дээр суусан эмэгтэй хүн одоо нүгэлтэн буюу маш нүгэл хийсэн хүн гэх юм үздэг. Тэгээд хөлөөс харах юм бол ганц хийсэн од нь
Тэгээд нөө толгоо хойд зүгрээ харуулж унтах нь одоо маш муу гэж үздэг. Эдгээр болохоор яг монголчуудын хорио зэргийн зүйлтэй маш адилхан байсан учраас одоо та нар сонирхолтууднаас авчирсан. Дараагийн слайд. Тэгээ энэ бас үргэлжлээд байгаа. Тэгээд монголчууд болохоор бас тэгдэж нэг хоол идэнгүүдэд явуулж болохгүй гэдэг нэг муу яар гэд яг тэрүүнтэй адилхан солонгосчуудаас хоол идэнгүүдэд ихтгэх юм бол одоо хойд төрөлтөө өхөр олно гэж үздэг. Мөн орой шүглэх юм бол могоо ирнэ. Тэгээд өглөөгөр дуулах юм бол өвгээгүй хосоо ядуу болно. Тэгээд бусад хүмүүс альчуур бэлгэлэх юм бол тэр үнтэйгээ одоо ингэж маш түнжин муу оруулж одоо ингэж хоорондоо нулимсаар хахацах болно гэж үздэг. Мөн нүүхтэй гэрээ цэвэрлж явдаг. Монголчууд болохоор нөө буурай цэвэрлээд явдаг шүү дээ. Солонгосчууд болохоор харин эсэргээрээ тэгээд газар шагааж одоо доошоо тонгоож явдаг амжилтанд хүрдэгвэ гэж үздэг байгаа. Туухны дараагийн дураас идэв шүү дээ. Энэ нь уртайхан бол урт наслна. Тэгээд чихэн урттай байвал урт наслнаас. Тэгээд ган гачгаар хүүхэд эсрэх юм бол бороо орно. Тэгээд баруун чих дөнгөнөхөд одоо хин нэгэн чамаа магтана яг Монголтай адилхан. Тэгээд өөрөөр төрсөн хүүхэд цахаа сайтай байдаг. Тэгээд охин хүүхэд аавыгаа дүүрэх юм бол их сайхан амьдардаг. Хүүхэд эрхийн ураагаа өгөх юм бол эрэгтэй дүртэй болдог. Унсан шүдээ дээвэрлээ одоо ингэж давуулж идэх юм бол шинээр урах шүд нь бас маш сайхан шүд урана гэж. Яг энэ солонгосчууд энэ юу сонирхолтойсэн бэ гэхээр яг Монгол хүмүүс эртдэр байсан энийг одоо нэг хүүхдүүдтэй уламжлалт одоо дахиж ирсэн те орой нөгөө нэг гişгэн дээр гişгэж болохгүй хүлээс авчлахгүй зун дээр гişгэж явах зун дээр гişгэж болохгүй тэгээд орой унтахтаа уйлж болохгүй яг тэр үед адилхан солонгосчуудаас одоо нэг манайхтай адилхан буддын шашинтай бас күнзээ сургаал явуулж үздэг байсан болохоор энэ хорио цэргийн зүйл одоо ялгар зүгнэх юм нь монголчуудаа маш адилхан байдаг гэдгийг та нарт таниулах гэсэн юм аа анхаарлаа. Тэгээд манай багийн тэнцээ ханы сан бараагаа тэгээд манайх улсыг авсан штэ. Тэгээд асуур тэмдэглэх юм бол тэнцээ ерөнхийдөө товчхон бичсэн байгаа ярьсан юм аа. Тэгээд тэндээс бас харж болно. За энийг харж байгаа хүмүүстээ